Сайн байцгаана хүүхдүүд. За манай өнөөдрийн шидэт харандаа булан маань эхлэхэд бэлэн боллоо. Ингээд оролцож байгаа хүүхдүүдтэй танилцуулъя. Эхний хүүхэд нэр хэн блэ? Хатангоо. Дараагийн хүүхэд? Имэн заяа. Гигэн дээр. Гигэн заяа биш үү? Гигэн дээр. Гигэн дээр. Гигэн дээр биш үү? Нөгөө аль сургууль? Сайн мэцхан оноо би гигэн дээр өдөө би нийслэлийн ерхий болорс 97 дахь сургуулийн оюун гэрэл агштай 4-ийн анги суралцдаг. Маш зөв танилцуулж байна. Багшиг аваас танилцуулчих нь их зөв шүү дээ, тийм ээ? Оюун дээр багш гэсэн үү? Гигэн оюун гэрэл. Оюун гэрэл багштай 97 дугаар сургуулийнхаа орж иржээ. Дараагийн хүүхэд нэр нь хэн блэ? Итгэл орж ирсэн бай. Дараагийн хэн? Ананд. Ундраг. За өнөөдөр хөгжилтэй зураг зурья гэж бодлоо. 5-ын тоог ашиглаад нэг зураг зурья. Ер нь бол шог зургийн хичээл бол сургалтын програмд ч орцсон юм байли. Тэгээд марзан шарваас эхлээд үе үеийн шог зураачдын тухай зургийг нь тайлбарласан тийм юу байж ирснийг би харсан. Тэгэхээр бид нэр өнөөдөр хүүхэд өөрсдөө шог зураачд байдаг байхгүй юу? Юмыг хөгжилтэй. Тэгээд тэр дүрээрээ Google-ийн кино энтрийг сонирхож үздэг. Тэгэхээр бид нар өнөөдөр тоо өөрөө зураг юм аа гэд тоогоо ашиглаад нэг өөрхөн хөгжилтэй дүрийг зурж гаргаж ирээ л да. За энэ ямар тоо вэ? 5-ын тоо. Телевиз үзэгч хүүхдүүд энэ юугаа хараад сууж байгаа. Энийг ингээд аргашна. Ингээд татчихна. Тэгэнгүүтээ ийм нэг малгай өмсөд үйд юм аа. Энэ малгай энтер гэж шог зургуул их чөлөөтэй шүү дээ. Ийм үсгшгэл юм байгаа биз? Малгай хамар хоёр гараад ирлээ шүү. Тийм ээ? Одоо энэ хөгжилтэй туслах төр гүйж явдаг. Тэр нэг анимашн дүр шүү дээ. Энэний нэг хөгжилтэй дүрийг ингээ гаргаад ирээ. Чихэн гараад ирж байгаа. Тийм ээ? Үсийг гаргачихж байгаа. Энэ юу нэг хамархан. Ингэхлээр толгойных нь хэлбэр гараад ирж байгаа юм уу? Бондгор хөөрхөн хамартай. 5-ын тоо нь өөрөө ийм гэдстэй юм чинь тий. Ийм хамар болж гарч ирж шít. За цаашаа явах уу? Хамгийн чөлөөтэй урлаг бол шог урлаг. Яаж хийж болдог байх нь шүү дээ. Нүд. За энийг их баярлалаад гүйж явж байгаа. Ийм юу гаргаж ирээ. Ам нь одоо ингээд учиргүй томангайц. Гэдэг ингээл явж явахтаар яг хэлн ултайц. Энийг ихлэр чи шүд гарч ирдэг үдтэй. Шүд нь гараад ирсэн. За намны хөндий үл яг. Ингээд амрих нөхтэй. За та нарын зураг ер нь ямар хөө болж байна? Ястаа гоё. Ястаа гоё юм аа. Хүүхдүүд шог зураач байдаг гэдгийг бол одоо багш нь бол харлаа шүү дээ. Мундаг юм аа. За баярлалаад гүйж байгаа. Энэ бие нь бол одоо жижигхэн байвал бас болдог. Нуутраг нь гараад ирж байгаа юм. Тэгээд ч одоо дээлээ ингээ хөөргө бүсэлдсэн. Ингээд бас сэтгэл хөдлөл байгаа юм чинь биен дээр бас сэтгэл хөдлөл гарч ирэх хэрэгтэй шүү дээ, тийм ээ? Энэ дээр нэг хороо. 1 хороо, 2 хороо, 3 хороо, 4 хороо. Энд бас гарын их тодорхой хийчих. Шог зураачд их цөөхөн дөрдөг хэдхэн байдаг байхгүй юу? Зураачд их олон байдаг. Тэгэхээр та нар дундаас ирээдүйн шог зураач тэр Монгол
гарч ирэх нь биш тийм ч одоо. Сүүлд нь хүүхдүүдийнхээ бүтээлийг үзнэ. Дээл нэг гараад ирж байгаа шүү. Тийм ээ? За гутал бол ер нь их том байх тусмаа их хөргө харагдаж шүү дээ. Иймэрхүү юм байхад. Тэр би толгой харьцаатайгаа их зөгцөөд та нарыг бас их хөргө гарч байгаа. Өө тэр ингэж гарч ирж шүү дээ. За энэ юунд баярлсан гэдэг нэгэнд одоо та нарт үлдээч. Яагаад баярлсан гэдгийг. Яаж ч баярлсан байж болно шүү дээ, тийм ээ? Энэ хүн ба. За ингээ гүйцэтгэлийнхэн тулд сүүдэр хэсгийг ингээ тодруулаад, тийм ээ? Одоо ингээ будаад ирэхлээр явж яах вэ? Гоё болно. За энийг харин багш нь юунд баярлуулах вэ гэж бодоод байна. За юу хөө энэ комик зургийн чи яг амнаас нь баярлсан юм гаргаж ирээ л да, тийм ээ? Одоо энэ аав одоо нэг юмд баярлж л дээ. Юунд баярлсан гэсэн чинь би бол тэгж бодож байгаа шүү. Хүүхэд нь 11-р анги төгсөөд ээш гэдэг үл юу яадаг гарч яваад. Тэрэндээ их том оноо авцсан юм шиг байна. Тэгээ зайлвал аав нь ингээ баярлаа. Тэ хүү шалгалтанда цавчжээ гэт ингээд гүйж явж болно. Эсвэл одоо шагнагдсан ажилласан байж шүү дээ. Тэгээ шагнагдсан байж болох юм тийм ээ. Өөр юу байж болох вэ тийм ээ? Хүүхдийн төрсөн өдөр байж болно шүү дээ. Тэгээд баярлаа гүйж байгаа. Ийм төрх байж болсон болно шүү дээ. За энэ зургийг юу яхахын тулд гүйцэтгэл гэж байгаа. Энэ цаа талд нь битүү ийм өнгөгөөд ихлээр энэ дүр чинь өөрөө наашаа ингээд тодорхой төрж байгаа. Жишээ нь бол би одоо зөөл хингээйлээд энийг нь яах вэ гэж битүү бодох нь шүү дээ. Бодохдоо та нарын биерэн фломастер байж байгаа. Зөөл хингэж игд хийлээд ингээ бодож байгаа. За тэгээ нүүр төрхийн ингээд бодоод ингээд гүйцэтгэл хийгээд ирэхлээр зураг маань амьдраад маш гоё болно. За ямар ч байсан шог зургийг бол зурж үзүүллээ. Энэ Google-д киноны бас нэг баатар байж болно шүү дээ, тийм ээ? Нэг аавын дүр байж болно шүү дээ. Бид нар бол дүр зохиоч зураачд болж хорж шүү дээ. За ингээд 5-ын тоог ашиглаад 5-ын тоо өөрөө тоо гэдэг чинь зураг юм аа, үсэг гэдэг чинь өөрөө зураг юм аа гэд ингээд ойлгочихвол. Ялангуяа одоо 1-р ангийн хүүхдүүд бол бодох нь шүү дээ, тийм ээ? Үсгээр ус хоёрыг нийлүүлээд хүн болгож болно ч гэх юм тийм ээ. Багш нь энэ тухай бас зураг зурж үзүүлдэг шүү дээ. За ингээд цаашаа явъя гэдэг хөлтөд. Нүрийг бол шог зураг өөр их товчхон ингэж илэрхийлж болдог. Энэ хамрын сүүдэр шүү дээ. Энэ хэсэг дээр нь ингэж хийгээд зөкөн дээр нь ингээд ингээд гүйж явж байгаа. За хэлүүлээд ирэхлээр чинь яг арайд жаахан тод өнгөөр ингээ бодчихлаа ингээ очиж байгаа тийм ээ. За үсүүл яг хөөхлөр биш үү? Бар хөрөнгө ингээ очиж байгаа. За ингээд цаашаа яваад шүү дээ. Малгайг бол одоо тэгээ энэ өнгийг нь бодохдоо бол та нар өөрсдөө өнгө зохиоч. Багш нь яаж ингээ ахих маягтай хөнгөн дараад ингээд явчихлаар толгойн хэсэг бол яг одоо энэ гүйцэтгэл бол болж байна. Энийг битүү бодчихно. Дээлийг яах вэ гэдэг асуудал гарч ирнэ. Дээлийг ямар өнгөөр утгах вэ гэж. Саарлж их гоё өнгө шүү. Тэгээ энэ дээр нь хийчих болно шүү дээ, тийм ээ.
За ингээ өнгийн төвдөлцсөн. Готл шар эсгийн готл өмсчихье. Ингээ өнгийн төвдөл явчихна. Бүс нь улбар шар байна. Ингээ тодорхой дэрж байгаа биз? Одоо ингээ гүйцэтгэл өнгө таглаад тэгэхээр бүгд сайхан зураг ингээ өөрөө бүтгэн. За энэ дээр нь хэл хүүгийн бол одоо хэвлээ ярьж байгаа тийч тийм ээ. За энийг цаашаа ингээ гүйцээж бодно шүү дээ. Битүү. Энэ дээлээ үргэлжлүүлж ингэж бодох юм. За манай телевиз үзэгч хүүхдүүд бас телевизийн хичээлээ дагаад ингээ зураад мудаад явж идэг. За өмдгийг нэг өнгөөр өгнө. За ингээ багш нь бүх өнгөө тэмдэглэсэн. Хэдүүлээ одоо тэгээд авиас үзүүлээ тийм ээ. Хатан гоогоос эхлэе дөө. Хатан гоо дуутаар ирсэн юу? Шүлэгтэр үү? Шүлэг. За шүлэг ааш. Би 5 хантай гэрт төржээ. Би 5 твтэй дэлхийд төржээ. Би буурал түүхтэй Монгол төржээ. Би бурханд мэдлэг дорнод төржээ. Бойтог нэмийн оох намайг хөлд оруулсан. Ботхон буйлаа намайг хэлд оруулсан. Уухай гинго надад жигүүр оруулсан. Уртын дуу надад бухан цараасан. Үлрвээс бид үржүүлэхийн хүрдээ. Үлрвээс бид хуваахын хүрдээ. Энэ бол миний төрсөн нутаг мөн. Зүрхний бичээс. Зүрхний бичээс эвлэрсэн тахта монголчууд бид төвчтэй. Авдран дотроо судар минь багтдаг. Атмынхаа нуруунд дээр гэр минь багтдаг. Өргөөн тоноор минь наран багтдаг. Өнгөлцгөн дотор минь орчлон оршдгоо. Хатангаа одоо баярлаа. За зургаа сайхан зурчаар зэ. Амин заяа. Балчирхан насны минь ариухан дурсамж ба ангийн минь багс таньда баярлаж явдаг шүү савчин бахархаж дурсдаг шүү хүчин анх та надад үсэг захаар атган гараас минь төлсөөр ангийн хаалгаар оруулж ирээд анд нөхөтэй минь танилцуулсан авяагаа дагаж уйлж болохгүй хэмээн айдуухан дуугаар харагдаж байсан заасан эрдмэгтэн сурж авчихад цахаас судалдаж авсан юм шиг л зандарч хаяа зэмлэхэд тань зэвүүцэж ирээд бухимдаг байсан хэрэг тарьж хичээл тасалж хаад хичээлийн эрхлэгч таны зэнхад тэгжил байх ёстой юм шиг тэнэгэн ухаандаа сэтгэж байлаа. Уйлж байгаад сургаж байхад ч ухаарч би чадсангээ багшаа. Уужим сарвас сэтгэлийг тань багтаж уучлаарай хэмээн хүлцэлвчээ. Ястай гоё. Хүний ээж аав тэгээ дараа нь заасан багш шиг мартагддаггүй тийм гавьяатан алдартан байдгүй шүү дээ. Сайхан шүлэг уншлаа амин заяа. За дараагийн хүүхэд гэгэн дээр Би 5 хантай гэрт төржээ. Би 5 твтэй дэлхийд төржээ. Би буурал түүхтэй Монгол төржээ. Би бурхад мэдлэг дорнод төржээ. Байдганы минь хонх намайг хөл даруулсан. Утхан биелээ намайг хийл даруулсан. Уухай гинго надад чөгөөр уруулсан. Уртын дуу надад тухайн цараалсан. Эвдрээс бид хуваахын хүрдээ, эвдрээс бид үржүүлэхийн хүрдээ. Энэ бол миний зүрхний бичээс эвлэрсэн цагтаа монголчууд бүтгэжтэй. Авдрын дотроо судрын багтдаг, ахныхаа нуруунд дээр гэрмэн багтдаг, өргөө тоонор наран багтдаг, мөнгөлцгөн дотор минь орчлон орчдгоо. баярлалаа гэгэн дээр. Итгэл юу тэр вэ? Аавыгаа харьяа. Хаяаны гамсаад ирэхэд нь хазагсаж аавыгаа битгий зэмсээрээ. Хаяад нэг яваад өгөхт нь хазамдсан дүрийг нь хөдөөс сандаг юм шүү. Аав яах вэ те? Босгож байцгүй гэж хазагсаж хоош битгий тавиарай. Айгүйсаас ижигээс чинь уртаж аяны шууд аваад явчихын шүү. Аавыгаа харьяаж яваарэ. За гоё шүлэг. Аавын тухай сайхан шүлэг уншлаа. Ананд юу тэрсэн? Шүлэг үү дуу юу? Шүлэг. Онцгой ус вэж болно шүү дээ. Би 5 хантай гэрт төржээ. Би 5 твтэй дэлхийд төржээ. Би буурах түүхтэй Монгол төржээ. Би бурхан мэдлэг дорнод төржээ. Байдган минь хонх намайг хөлд оруулсан. Батхан булаа намайг хэлд оруулсан. Уухайгийнхаа намайг жигүүр оруулсан. Уртын дууш надад ухаан царуулсан. За, Анантаа баярлаа. Ундраг шүлэгтэй юу дуутай. Онцгой байж болно шүү. Зургаа сайхан зургаа шийдсэн үү? За тэгдэг. Ер нь бас ингээд тулгамддаг юм багш заримдаа тэгээд буруу зүрх яриа ивчтэй шүү дээ сандраад.
сандарч болохгүй. За чи ерөөс зургаас авчих. Зурагч их гоё болж байна. Ундраг том болоод ер нь ямар мэрэгчлээ болъё гэж бодож байна. Эмч. Багшаа? Эмч. Оо, энэ зураг дүрслэл энэ урлагч нь ялангуяа их хэрэгтэй. Багш нь оюутан байхдаа ангахын дээдийн хүүхдүүдийн гуйлаг баахан юм эдэг бөөр зүрх зүр юм зурж ил байсан. Зураг их хэрэгтэй. Чи өөрөө ингэж зурчих хэрэгтэй байхгүй тийм ээ? Ялангуяа ингээд хүний бие антом ерөөсө багш энэ ч их хэрэгтэй шүү дээ. Анант юутай ерөөсө Сансрын нисгэгч. Сансрын нисгэгч болно. Гүрэрэгчээ баатрын араас нисч болно шүү дээ тийм ээ? Сайхан мөрөд. Итгэл Загвар зохион бүтээгчээс хэвс. зураг их хэрэгтэй. Чи энэгээрээ нөгөө загвар зохиосон юм их гоё зураад яг тэрний дэд тохиолсон маш гоё дизайныг гаргаж ирэх хэрэгтэй шүү тийм ээ. Гэгэн дээр ямар мэрэгчлээ болох юм? Бүжигчин болохыг. Бүжигчин болно. Зураг хэрэгтэй. Ариун заяа. Дэлхийн дэлбэл аваргал юм. Зүйтэй. Оо, сэтгнээсээ гарч ирэл зүгээр. Пат гэж зогсон чинь тий. Тэгэл одоо нөгөө амин заяа тоглож байгаа шүү дээ гэл фэнүүд нэг үлдээл тий. Аваргуулаад хатанго. Зураач бол. За, сайхан мэрэгжил. Зураач хүнд бол шүү дээ ганц юу гэдэг вэ гэхээр мэрэгших хэрэгтэй. Мэрэгшгэд яадаг вэ гэхээр зураад бидээ. За ингээд гүйцээгээд яах вэ? Энэ юугаа наашаа дүрээ тодруулчихвол тэгээ та нар ингээд энд нь үйл явдлын труулж болно шүү дээ. Хатан гоогийнхан зургийг үзье. Хатан гоо чи ямар мэрэгчлээ болно гэлээ? Зураач. За хатан гоо зураачийн бүтээлийг үзье. Урдаа ингээд зураг барьчихаар ингээд. Өөрийгөө харуулаад. За манай шог зураач нэгээр нэмэгдэж иж болохоор ийм гоё. За чи энэ урлагтай их гоё шимтээрээ заяа. Зураач их олон төрлийн зураачд байдгийг. Чи бол анимашн, ном хүүхдийн номын чимэг, тийм ээ, шог зураг зурах их магадaltaй. Ийм сайхан өгжилтэй хөөрхөн дүрийг одоо гүйцэд ирэхээр надах чинь шүү дээ. Маш гоё болно. Тэгээ дандаа бодож угаад сэдвээ олоод үйл явдалтай зургуудыг зурж байгаарай. Бичсэн нэгэн багш нь сайн харахгүй юу гэж хэлсэн? Хадуугаа олчихлоо. Зүйтэй. Сайхан зураг зурсан хатан гоодон улам их амжилт хүсье. Дараагийн авэслэг зураач амин заяа. Аян заяа их чамбай гүйцэтгэлтэй сайн зурдаг. Ийм хөвгт байна. Чи сая ямар мэрэгчлээ бол болиулчин зураач болоорой заяа. Хос мэрэгчлээ. Гоё шүү дээ тийм ээ. Юу гэж бичсэн тэр юм дээр? Саятан боллоо. Зүйтэй. За сартай шин гэнтхэн мэдээ сонссон байна телевизээр тийм ээ. Тэгээд хөгжилтэй. Дахиад нэг харъя та. Тэр камер руу харуулаарай. Ийм гоё дөрүүдийг ингэж гаргаж ирж байна шүү. Мундаг. Ийм л гоё байдаг байх нь шүү дээ. Хүүхдүүд өөрсдөө шог зураач байдаг байх нь шүү дээ. Тийм ээ. Дараагийн авэслэг зураач гэгэн дарийнхан бүтээлийг үзнэ. Уух. Манай дөрөвдүгээр ангийнхан бол ерөөс мастер хөдөлгөөнтэй ийм хөөрхөн дөрүүдийг маш гоё гаргаж ирж байгаа. Дээр нь юу гэж үтсэн бэ? Ямаануудаа оллоо. Зүйт. За ингээд сайхан эхнийх анхны шог зураг гараад багш нь их баярлж ийж илээ. Эрүүл мэнд сэтгүүл дээр гарсан. Тэр шиг та нар анхныхаа шог зургуудыг дараа нь тэгээ хэвлэлд гарч олонний хүртэл болгоорой. Гэгэн дээр дан амжилт хүсье. Дараагийн авэслэг зураач итгэлийн зургийг үзнэ. Жигдгэн. Хачин гоё гаргаж байгаа тэр. Тэр баярлж байгаа дөрөн тэр гарч ийн шүү дээ. Тэр хүүхдтэй баярлсан байна шүү дээ. Гинт хэмэдээ сонссон тийм ээ. Тэгээд тэр цаатлын хэсгийг их гоё товчхон гаргаж ирж байгаа. Шог зургууд яг ингэж илэрхийлдэг. Тэр нөгөө шүн байгаа хэсэг тэр байгаа юуг нь их гоё гаргаж ирсэн байна шүү дээ. Хүн хизээч баярлж болно шүү дээ тийм ээ. Цаг хугацаанд. За сайхан зураг зурсан итгэлдээ улам их амжилт хүсье. За манай ганцхүү Анандынхан бүтээлийг үзье. Ананд
Анад бас гоё зорсон. Хэтрүүлэг доонж итэр бол үнэхээр гоё. Ингээ гүйцэд ирэхээр улам гоё болно. Ананд мундаг сансрын нисгч болоорой зураг урлаг маш их хэрэгтэй. Тэр их сансраас их дэлхийг хараарай заяа. Анандаа аз жаргал үсэ. Дараагийн авьяаслаг зураач Ундрагынхаа бүтээлийг үзнэ. Ундрага. Жигдхэн байгаа биз? Ундрагын бүтээл дээр цааталдны үйл явдал дээр маш олон дүрийг хөгжилтэй зүйлүүдийг гаргаж их орон зай завсар их байна, тийм ээ. Тэр юу гэнэ? Юу боллоо гэнэ? Азтан боллоо. Аз хиймэр гэдэг чинь бас гоё шүү, тийм ээ. Ундрахтаа улам их амжилт хүсье. Аз ямдото яваарэ. За ингээ сайхан хөгжилтэй зураг зурсан хүүхдүүдтэй яадаг үлээ багш нь бэлгэн гард болнаа. Та нарт мянган баазад бэлдсэн 4-р ангийнхан бол одоо энийг уухгүй сайхан эвлүүлнэ. Ганцхан Анандаа энэ хөгжилтэй стрикийг нөө юу гэнэ энэ тоглоо багш нь уншиж чаддгүй. Стрик дөрөв гэдэг тоглоо бэлгэлэх нэ. За мөн цэлцгэн үржихрийн амтлууж байна. Солонгоч ихрээ аваарай. За амжилт хүсье. Сайхан бүтээлүүд өөрөөллөө мөн. Анандаа энэ юу гэсэн тийм ээ. Цэлцгэн үржихрээ аваарай. За гэр бүлээрээ сайхан эвлүүлнэ тийм ээ. За дараагийнх нь энэ бас л нөгөө шог зураг шүү дээ энэ. Комик юм өөрхөн зурагтай пазлыг бэлгэлж байна. За одоо зургаа эвлүүлчих. Үйл явдлыг. Наад чи уран зураг байна тий. Энэ сайхан. Баярлалаа. Үйл явдалтай наадах чи их гоё дүрүүдтэй юм биш үү? Бүгдээрээ гоё маа. Баярлалаа. За ингээд өнөөдрийн хичээл үүгээр дуусч байна. Дараа дахин уулзлаа. Баяр та.